Яа, одоо ингээд энэ хүмүүсийн чатанд ингээд хариулаад явжвал 1-2 борлуулалт гарчнаа. Тэгээд тэнчнээс 1-2 борлуулалт гарчих юм бол нэг дасандаа 40,000 төгрөгтэй болох гэж байна. 40,000-аас $5 subscription игээд тэгээд үлдсэн мөнгөөр нь айд явуулаад яг таарна л гэж хадаа харж байна. Тэгэхээр одоо ингээд энэ хүмүүст одоо чатанд ингээс би хариулаад. Тийм, энэ ч нэг ч хүн үлддэг. Генерал дотор нэг ч хүн үлдсэнгүү. Яа хөөе. Уг нь нэг хүн хайх боломжтой л яагаад байна да. Энд чинь нэг хүнийг хайх боломжтой л байгаа тань. Даа чи энэ хүн манд яг яах нь вэ? Зя манайха ямар ч тач нэг захиалга бол авсан шүү за. За тэгээд ямар ч тач 11 Labs за ямар ч тач нэг subscribe бол хийх мөнгө бол олчлоо. Одоо тэгээд хідүүлээ мөнгө нь ороод ирэнгүүт subscribe хийгээд хідүүлээ шууд 11 Labs дээр шууд voice clone үүсгээд явъя. Тэгээ манайх одоо яана одоо failцэн. Одоо энэ ингээд үндсэндээ нэг voice clone үүснэс нэг өнөөдрийн ажил маань байгаа шүү дээ. Би 11 Labs дээр voice clone үүсгэе гэсэн чинь заавал subscribe хийх ёстой мэн зэ. Тэгээд subscribe хийсэн чинь миний 3 картыг ерөөсөө subscribe хийж болтгүй. Энэ картаар хийж болдог. Тэгээд би 2 виртуал карттай байхгүй. Тэрүүгээр хуйлангаар нь болдгүй. Тэгэхээр манай ээж одоо гадуур явцсан байгаа. Тэгэхээр ээжийн картаар л одоо subscribe хийх та. Тэгэхээр ээжийг иртэл баг 5-6 цаг гэж ирнэ шүү дээ. Яана. Одоо 3-50 болж идэг. Ээжийг одоо иртэл хүлээн. Тэгээд e-book-ийнхаа release хийгингүүд заавал нөгөө voice clone хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхээр ээжийг иртэл одоо баг хүлээх хэрэг гарч ин. Тэр хооронд юу хийх вэ гэдэг л байна. Энэ цаг хугацаа би өрмээргүй байна л та. Энэ үйлчлэгийг хийгингүүд нано банана ерөөсөө орж болтгүй. E-book гаргагингүүд voice clone хийж болтгүй. Яах вэ? Ямар зайн хайцсан. Зэ guys, одоо би Midjourney дээр одоо энэ оруулах гэж байгаа YouTube-ийнхаа видеоны thumbnail-ийг хийх гээд одоо би энэ өөрийнхөө аккаунт үүсгээд одоо ингэ зураг сонгоо явж байна. Юу guys, та нар миний хийж байгаа thumbnail зургийг хартаа. Уг нь би энэ чинь ингээд face swap бүгд нь хийцэн байгаад байгаа юм зэ. Ингээд swap хийчихэд байгаа. Тэгсэн нэ одоо ингээд энэ бүснийхаа заслалтыг өөрчлөөд үдийн шилийг аваад сахлын байхгүй болгочихъя гээд ChatGPT-ээр ингээд би prompt гаргуулаад заяа. Тэгээд гаргасан prompt-оо Midjourney дээр оруулсан чи стил нөгөө юунууд нь байсаар л би ерөөсөө гоё зураг гаргаж чадахгүй байна. Яах вэ? Гоё зураг гаргаж чаддаггүй. Энд ч одоо миний энэ контентын маань thumbnail зураг болж ирнэ шүү дээ. Миний YouTube-ийн thumbnail зураг бол нэр үнэхээр явахгүй байна.